сүүлийн одоо жилүүдэд бол Монголын газар тариалангийн хөгжүүлэх бодлого бол их тодорхой тууштай явж ирсэн. Атрын 3 дугаар аяыг эхлүүлснээр Монголын газар тариаланчид техникийн шинжилэл болон технологийн шинжилгүүдийг бол хийж ирсэн. Үе шаттайгаар. Гэтэл одоо энэ шинжилгээ засгийн газар гарч ирснээр энэ одоо өмнөх барьж ирсэн бодлого бол үнэхээр алдагдаж техникийн шинжилэл, технологийн шинжилэл байхгүй бол зогссон. За үүний одоо үр дүн яаж харагдаж байгааг гэвэл та бүхэн саяхан бэлгэнэ мэдэх бах. Улсын хурал дээр 100 мянган тонн таварын будаа гаднаас оруулж ирэх ийм тогтоол шийдвэрүүд гарсан. Өмнөх одоо 12 он, 11 онуудад Монголын газар тариаланчид өөрсдийнхөө улаан будаагаар дотоодынхоо хэрэгцээг 100% хангаж байсан. Гэтэл одоо 100 мянган тонн улаан будаа дотно гэж ийм тооцоо гаргаж ирж байгаа нь бол бидний одоо сэтгэлд багтамгүй, бидний одоо санаанд оромгүй маш өндөр тоог бол хэлж байгаамаа. За манай холбооноос бол ямар сандуудыг өгч байсан гэхээр 50 дээр нэмэх 50 гэдэг одоо бодлогыг бол барьж холбооноос үйлдвэр хөдөө аж ахуйн яам одоо үйлдвэр худалдааны яамд одоо санд оруулсан. Гэтэл одоо энэ бодлого бол хэрэгжсэнгүй. 50 дээр нэмэх 50 гэдэг нь ямар бодлого вэ гэхээр 50 тонн таварын будаа 50 тонн үрийн будаа оруулж ирээч гэдэг ийм саналыг бол манай холбооноос бол гаргаж зөвшөөрлийн хэмжээнд санд оруулсан боловч энэ санд бол үндсэндээ хэрэгжсэнгүй. Харин 100 тонн таварын будаан дээр 20 тонн үрийн будаа гэдэг ийм одоо нөхцөлтөөр орж ирж байна. 100 тонн үрийн будаа наав шиг нөхцлөөр гэж байгаа шүү дээ. Тэр нь наав шиг өртөө хүртэл $270 гэж байгаа. Тэр нь өнөөдрийн Монголын одоо долларын ханш 1720-оор бодоход 464,400 төгрөгийн өртөгтэйгээр наав шиг өртөөн дээр ирж байгаа. Наав шигаас дахиад Улаанбаатар өртөө хүртэл дахиад тэн дээр тээврийн зардал нэмэгдэнэ. Дээрээс нь гайл болон нэмүүд өртгийн албан татварын бол их хурл өөрөө тогтоол гаргаад чөлөөлчих. Уул нь чөлөөлөхгүйгээр энэ мөнгөө татвараар нь тооцоод ороод ирэх юм бол 8-9 тэрбум төгрөг 10 тэрбум төгрөгийн Монгол улсад орж ирэх энэ татварын энэ орлогыг өөрсдөө хууль барьж байгаа засаг барьж байгаа улсууд өөрсдөө 8-9 тэрбум төгрөгийг сайн дураараа байхгүй болгож байгаа. Тэгээд энийг хямдхан орж ирсэн будаа гэж хэлж байгаа. Энэ тариаланчид одоо урамшууллаа гэдэг гэж. Энэ урамшууллын тухай бас товчхон өгүүлье гэж бодож байна. Энэ урамшуул гэдэг бол одоо үг нь бол одоо урамшуул гэж байгаа хэдий боловч тариаланчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийн тодорхой хэсгийг улсаас нөхөн олгор маягаар авч байгаа ийм л үнийн хэсэг юм байна. Энэ бол одоо яг янз бүрийн байдлаар өөрөөр хэлэх юм бол 50,000 1 тоннуудаа 50,000 80,000 60,000 тэгээ сүүлийн 2 жил одоо 100,000 төгрөгөөр юу вэ өгч байгаа. Тэгэхээр 100,000 төгрөгийг бол одоо будааны 100,000 төгрөг тэгээ бусад үн энэ одоо өөрөөр хэлэх юм бол түрүү баяр хөө загвар хэлсэн 320,000 гэж. Тэгэхээр урамшууллаа нэмэх болохтой зэрэг чинь 420,000 төгрөг болох нь 1 тонн будаа. Тэгээ гаднаас орж ирж байгаа будааны үнийг мөн хэллээ. За тэгээ 420,000 төгрөг гэдэг чинь бас учиртай. 420,000 төгрөгөөс тариаланчид өөрөө тээвэрлсэн тээврийн хөлсөө хаасна. За нэг дунджаар нэг 150 км-ээс тээлээ гэж үзэхэд нэг 40 орчим мянган төгрөг хасагдана. Нөгөө 1 тонн удаанаас. За дээр нэмээд хорогдлууд хасагдана. Инхээр нөгөө 420,000 төгрөг чинь 370 орчим руу одоо орж ирдэг юм аа. Тэгэхээр 1 тонн удаа 370,000 төгрөг. За бүр 400,000, 500,000 төгрөгөөр өнөөдөр худалдаач гэсэн бид нар үнийхээ үндсэн одоо өртөг зардлаа бол бүрэн гүйцэд нөхөж авч цаашдаа хуримтлал олох хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Энэ байдлаас үүдээд өнөөдөр одоо ийм байдалд хүрч байгаа. Саяны одоо гаднаас 100,000 тоннуудаа ийм хэмжээнд хүрч байгаа. Яагаад ийм хэмжээнд хүрвэ гэдэг чинь одоо өөрөөр хэлэх юм бол аль энэ зах зээлийн үед бол аль ашигтай бүтээгдэхүүнийг бол одоо тариаланчид үйлдвэрлэхийг эрмэлзэж байна. Эрмэлзэж байна. Арабс гэдэг одоо бүтээгдэхүүнийг 1 тонн нь 900 орчим мянган төгрөг дундаж өгнө. 800-аас 900 мянган төгрөг. Тэгэд манай бидний тариаланчид бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн саяны хэлсэн ийм үнэтэй байлаа. За гэвч энэ үнэ одоо хэрн одоо манай төр засаг ялангуяа одоо хүнс хөдөө зөвхөн үйлдвэрийн яам, сангийн яам энэ тариаланчдын гар дээр энэ урамшуул буюу одоо тэр бүтээгдэхүүнийх нь тодорхой хэсгийг
хүртэл одоо олохгүй байна.